эрхэм хүндэд тарах үзэр сонирхдаг найз нартаа энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн мэрэг маань бол маш удаан хугацааны дараа одоо мэрэг хийж байгаа учраас энэ саяны 15-ны сар 16-нд гарсан тий. Одоо өнөөдөр бол 18-ны өдөр байгаа. За тэгээд үүнээс хойш 15 хоног буюу тэгээ 1 сарын дотор гэж үзчихье тий. 1 сарын дотор бидний энерги ерөнхийдөө ямар хуу байх нь вэ гэдгийг харъя гэж бодож байна. За тэгээд та нар маань нэг зүйл анхааруулж хэлэхэд миний энэхүү мэргийг сонирхолтой сонжоо entertainment байдлаар харж үзэн шүү. Яг 100% болвол энэ энерги бүх хүнд таарад ингээ явахгүй бах. За тийм болохоор та нар маань энэ зүйл дээр сайн анхаараарай. За таарахгүй байх юм бол бити гомдоорой тий. Танд өгөх энэ удаагийн мессеж байхгүй байсан байна гэж бодоорой. Таарад зарим зүйл дээр нь одоо ойлгомжтой харагдах юм бол та нар маань за ингэх юм байна гэд анхаарад тий. Яг 100% бити итгээрэй. Яг ингээд нөө одоо хүн чинь юунд итгэнэ тэрэндээ нөгөө ингээд тэрийг ингээд одоо каунти онлоор энэ өөртөө бий болгож ингээд тий бий болгоод байдаг. Тийм болохоор ерөөхдөө юм байна да гэж бодоод аваад хаяхыг нь хаяарай. За энэ хүзрээр 3 сонголтоо хий сарны хүзрээр. За энэ тараад хүзрээр бол хэдүүлээ ерхий энергийг харъя. За энэ хүзрээр болохоор хэдүүлээ ер нь анхаарах зүйл юу юм бэ те? Ер нь жоохон муу гэдэг ч юм уу, эсрэг талын ч гэдэг ч юм уу, тийм зүйлүүд юу байна гэдгийг харъя. За энэ хүзрээр бол сайн юм юу болох вэ те? Сайн зүйл юу гарч ирэх вэ гэдгийг харъя гэж бодож байна. За ингээд хэдүүлээ хүзрийнхаа сонголтыг хий. 3 үзэгчтэй хүзрээр сонголт хийгээд 3 групп үсгээд хүмүүс маань туртаа үзрээ сонгоод тэгээ авчнаа гэсэн үг. За ингээд энэ 3 дотроос за энийг голоос мэдчих тийм. За нэгдүгээр үзэр. За энийг дээрээс нь авч та. Энийг дээрээс үзэр. За энийг хамгийн доороос нь ингээд авч. За эдгээр 3 хүзрийн аль нэгийг сонгох нь гэдэг. За сөхөө. За эхний үзэр ингэж гарлаа. Хоёр дахь үзэр ингэж гарлаа. Гурав дахь үзэр ингэж гарлаа. За нэгдүгээр хүзэр ийм хүзэр байна. За нэгдүгээр групп гэсэн үг тийм. Хоёрдугаар хүзэр ийм хүзэр байна. За гуравдугаар хүзэр маань ийм гоё хүзэр байна. За тэгээд та нартай амжилт хүсье. За нэгдүгээр хүзэр буюу энэ мессежийг сонгосон хүмүүс маань мэргэндээ анхаарал хандуулаарай. За юм уу нэг За ерөөхдөө энэ нэгдүгээр групп буюу нэгдүгээр хүзрийг сонгосон хүмүүс маань тийм одоо энерги болвол ерөөхдөө нэгтэй ингээм хүзэр тийм лам хуурах за тэгээд нэг болвол бөөх хур ч юм уу тийм ичидийн гэсэн тиймэрхүү зүйлүүд рүү хандсан бусдаас тусламж гуйсан буюу бусдыг одоо юм гэж нөгөө эгогоороо ингэж бусдыг ингэж жоохон дээрлэхсэн тиймэрхүү байдалтай. Тэгээ ямарваа нэгэн хоёр зүйлийн аль нэгийг сонгох одоо хандлагатай тий. Ер нь бол та бол энэ 15 буюу энэ сарын хугацаанд тэрний хоёр зүйл сонгох гээд байна. Тэгээд тэр хоёр зүйлийнхаа нэгийг ер нь бол сонгох гээд шийдвэрээ ер нь гаргаад явж байгаа тийм хүмүүс байна. Тэгээд ер нь нөгөө талаас бас ингээ харахад айгүйх ажиллаж байна. Ажилдаа бас нэлээх ядарч байна. Бас бодолтоо бас нэлээх ядарч байгаа. Ядрах тийм одоо сар байна.
За тэгээд та хин нэгэнтэй хэрүүл тэмцэл янз бүрийн зүйл одоо маргаан ч юм уу мэтгэлзэн ч юм уу одоо хин нэгний тийм юм хийх юм бол та ер нь бол тэн дээр нэг тийм хүч хүрэхгүй шүү, та ялахгүй шүү. Тийм болохоор аль болох хэрүүл тэмцэл хийхгүй байхыг хичээгээрэй. За тэгээд гэсэн тийм одоо ерөөхдөө нэг тиймэрхүү ерөхийн энерги харагдаж байна. За тэгээд юу яаж вэ? Сайн зүйл маань бол айгүй тийм сайн тал одоо танд энэ юун дээр юу ирэх вэ гэхээр та ер нь жоохон ажил руугаа хандсан хандлагатай. За тэгээд шийдвэр одоо шийдвэр одоо хоёр зүйлийн нөгөө нэгийг сонгох гээд ингээд шийдвэр гаргаж байгаа гэсэн штэ. Тэгээ тэрийг бол ерөөхдөө энэ удаадаа сонгохгүй дахиад хардсан ч байж ах юм байна. Яа тэгэхээр ажил мэргэжилтээр бол нэг одоо энийг сонгочихъя гэдэг ингэхлээр энэ сард ер нь юу гэх юм гэхээр 15-ны сар гарчаад ингээд юмнууд ингээд нөгөө 15-ны сар чинь ингээд гарангуудаа буцаад ингээд харанхуй болох гээд ингээд нөгөө жижигэн болоо өдөр алхан 15-ны сар чинь ингээд гундаад ингээд жижигэрч харагддаг байхгүй тий. Энэ хугацаанд бол айхтар шийдвэр энэ битээ гаргаарай тий. Шийдвэр гаргахгүй байх юм бол сайн байна шүү гэж байна. Хоёр зүйлийн тий нэгийг энэ 15 хоногийн хугацаанд магадгүй сарын хугацаанд битээ сонгоорой. За сонгохгүй байх юм бол танд одоо ямар нэгэн тийм сайн бодож байгаа хийх юм бол танд ямар нэгэн тийм баялаг одоо тий яг бүр 100% хүлцсэн тийм баялаг ирэх боломжтой. За тэгээ сайн юм нь юу вэ гэхээр та нэг тийм найз нөхдийн одоо тийм нөө одоо уулзалт найз нөхдийн тийм хоржон байдлаас энэ саруудад нэлээд хол байх юм шиг байна. Яг нэг тийм хорондоо тийм найз нөхд ч юм уу эсвэл ажил мэргэжилтээр нэг тийм таныг нэг тийм танаас илүү гарчих юмсан эсвэл нэг илүү төсөл өгчих юмсан илүү байж юмсан анги хамт олон дээр тий бас нэг тийм өрсөлдөөнтэй нэг тийм охтууд ч юм уу залуучууд байдаг та тий тэр хүмүүс ерөнхийдөө таныг тайван байлгах юм байна. За тэгээд танд нэг тийм өнгөрсөн саруудад нэг тийм одоо бусдын үгээр яваад байгаа юм шиг тий ингээд нэг бусдад загнуулаад дээрлэхүүлээд байгаа юм шиг нэг тийм мэдрэмж төржсэн бол энэ сард бол өөрийн гэсэн бодолтой, өөрийн гэсэн үзэл хандлагатайгаар бас ингээд жоохон энерги чинь жоохон дээшлээ явах боломжтой байна. За тэгээ их бодолд авцсан сарууд байсан байна. Энэ өнгөрсөн сарууд нэг л бодолд авцсан. Тэгээ ууж ицсэн, ядарсан тийм сар байсан байна. Тэр чинь одоо энэ өнгөрсөн 3 сарын энерги баггүй. Тэр 3 сарын тэр ядарч жисэн тэр зүйл чинь одоо гаргалгаанд гарч байна. Тэгээд энэ хараа таны тэр өнгөрсөн 3 сар та ингээд нэг тийм учраа олохгүй байсан байгаа байхгүй юу. Тэгээд тэр зүйлийнхаа учрыг олоод одоо ингээд энэ хараа энэний толгой ингээд гэрэлтэж байгааз учрыг олоод ингээд та ингээд их гоё хөнгөн гоё энергитэй болж байна. За сайн зүйл нь ингэж харагдаж байна. За танд тохиолдож болзошгүй энэ 15 хоног тохиолдож болзошгүй нэг сард те тохиолдож болзошгүй муу дуу ч юм уу те тийм зүйлүүд юу байна вэ гэхээр ер нь их хүзрүүд буруу арга гараад ирсэн бүгдийг нэргүүлээ. Бүх хүзрүүд буруу арга гараад ирсэн байна. За тэгээд ер нь бол таны анхаарах зүйл чи юу юм бэ гэхээр хэд одоо тий энэ аргын найз нөхдийн одоо юм нөгөө зугаа цэнгэлээс ингээд жоохон хол байгаад тий хол байгаад за тэгээ дээрэс нь энэ шидийн гэдэг зүйлүүдэд нэг их одоо толгоогоо эргүүлэхгүй байх ямар нэг юмыг сонгоод тэрийг үргэлжлүүлэн одоо хийхгүй байх. За хин нэгний хинд итгэл төрүүлэхгүй байх. Иймэрхүү зөвлөгөөнүүдийг өгч гинэ.
Одоо та нэг ажил хийх гээд нэг шин төсөлтэй, шин төсөл ч юм уу, эсвэл бол би энийг нэг ингээд эхлүүлчих гээд амар энэ өнгөрсөн 3 сард ядарчаад би энийг ингээ хийчмээр байна гэсэн ядарсан толгоотойгоор ингээд энэ 15 хоногт буюу 1 сарын хугацаанд ямар нэгэн шинэ ажил бити эхлүүлээрэ гэж байгаа байхгүй юу. Тэгээд дээрэс нь та хэрвээ тэр ажлаа эхлүүлчих юм бол танд ерөөхдөө энэ хараа ийм хоосон ийм одоо нэг ямар ч юм тогтохгүй халбаг байгаа байхгүй юу. Ингээд хутгаж уусан ч тэр нь гоожод л тийм одоо шийдвэрүүд тань дээр гарч ирэх бол магадaltaй харагдаж байна. За тэгээд шидийн юмд одоо их итгэх одоо энэ 15 хоног буюу тэгээ энэ 15 хоногт гэж хэлчих. Энэ 15 хоногт бол шидийн буюу янз бүрийн одоо зүйлд хэд автах хэрэггүй. Тийм одоо тэг гүгээ явж байхад урдаас мөнгө олоод тэр олдчихно. Уудтай мөнгө ингээд хүм болгоно л тэгж боддог баг. Уудтай мөнгө урд хөвтөж явах үедээ. За тэгээд нөгөө энийг ингээ хийчихлээр энэ ингээд бүтчиндээ би одоо энэ залууг ингээд татахын тулд энэ манифестыг хийгээд энэ залууг татчихъя да тэ энэ хүүхнийг татчихъя да. Миний бодол биелэндэж гэдэг ч юм уу. Тийм ерөөсөө тийм 15 хоног зүгээр танд тэр чигтээ амралтын 15 хоног байгаад байгаа байхгүй. За тэгээд хит их одоо нэг 6 цэнгэл хит их аав ээж ингээд ээж амьдралдаа оруулах ч юм уу тийм хит их аав ээжээсээ тусламж авах маах тийм сар бол ерөөсөө биш вэ шүү гэж харж ирж байна. За ийм харагдаж байна. Тэгээд ерөөхдөө таны сарын мессеж чинь юу гэж байгаа байхгүй. Хоосон сар. Одоо энэ 15 эхний 10 сар би та нарт нэг юм хэлж өгөхөд сар одоо ингээд бүр яг ингээд жижигнээсээ ингээд томордсон штэ. Тэр үед бол хүн их юм хийхэд айгүй одоо тэг бүхэл зүйлийг хийж бодож бясалгаж ингэж ээж шийдтэй холбогдож ээж аавсаа тусламж авч бусдаа ингээд нээлттэй гоё харилцаа үүсгэж ингэж байх одоо байхад илүү ээлтэйч гэдэг юм уу тийм байдаг. Хоосон гэхээр одоо 15-ны сарны маргааш нь өөдрөөс нь ахуулаад 15-ны сар чинь ингээд жижигхэн болсоор бүр алга болт харанхуй болт. Харанхуй сар руугаа явж идэг. Тэгэхээр энэ хугацаанд та нар юу хийх юм бэ гэхээр тайван байж, дотооддоо бясалгаж, өөрийгөө таних хэрэгтэй гэж сүүлийн айгүйх яриад байгаа тийм. Өөрөө юу хийхийг хүсэж байна? Энэ миний сонгосон сонголт зөв, буруу юу тийм гэдгийг л айгүй сайн бодох хугацаа байхгүй юу? Бодох. Таны одоо бодол чинь маш хүчтэй. Тийм болохоор та өөрийнхөө бодлоор явах хэрэгтэй. Ингээ хараа маш их шидийн юмнуудад итгэж ингэж явах. Магадгүй зарим хүмүүс хайр дурлалын одоо талбар дээр хин нэгнийгээ увцтаж хин нэгнийгээ одоо тий ингээд ламхуур одоо юу байдгийг тэр харын хүмүүс за тэгээд харын увцтай хүмүүсийг хэлж байгаа шүү. За тэгээд дээрэс нь бөө хүмүүс тий тиймэрхүү хүмүүстэй ингээд хандах хандлага нь илүү ихсэн байх магадaltaй хүмүүс байж магадгүй тий олон хүмүүс байгаа шүү дээ тий. Зарим нэг нь манифест гэж өөрсдөө тэр хүмүүсийг татах гэж энэ хугацаанд оролцож иж магадгүй тэгэх бол хэрэггүй. Яагаад гэхээр энэ хүзрүүд дээр бол тэгж харагдаж байна. Та өөрөө энэ 15 хоногт өөрөө бясалгаад өөр дээрээ ажиллаа. Тэ өөр дээрээ ингээд ажиллаад бусад хүмүүсээс бас битгий тусламж авах гэж байгаа байхгүй. Та хоёр зүйлийн нэгийг сонгох гээд байна гэж байгаа байхгүй. Тэгээ хоёр зүйлийнхаа нэгийг битгий өнгөрсөн хугацаанд та одоо тий айгүй их драматай амьдарч исэн байх магадaltaй байхгүй. Ингээ ууж идэл бусдад ингээл хүлэгдсэн юм шиг байдалтай тий ингээл ер нь бусдаа жоохон хэрүүл тэмцэлтэй бусдыг жоохон дээрлэхсэн хандлагатай нэг бол бүр доошогоо ороод бусдад дээрлэхүүлсэн юм шиг хандлагатай ингээд айгуу тийм байгаад байсан байгаа байхгүй. Гэтэл тэр зүйлүүдээс одоо гарахын тулд энэ 15 хоног буюу энэ сарын хугацаанд та өөртөө ажиллаж өөрийнхөө одоо бүхэл зүйл дээр анхаарал гэж харагдаад байна. За нийлүү их нууршсан боловчлаараа н ойрын үед мэрэг тавиаг болохоор нэлээд их мессежүүд орж ирж байна. Тэгээд ерөхийг нь хэлж байгаа гэдгийг та нар маань ойлгож хүлээж авч үзээрэй. За тэгээд сонирхолтой сонжоо байдлаар миний энэ хүмүүргийг сонирхсан
Энжел тараг үздэг найз нартаа баярлалаа. Удахгүй гоё шинэ мэргүүд оруулах сонирхолтой зүйлийг сөхөж харуулахыг хичээнэ. За анхаарал тавьсанд баярлалаа. Энэ сард нэлээд сайн амраарай. Амарчтай тий аз жаргалыг яаж олох вэ гэдгийг аягүй сайн бодож тий ажил мэргэжлэлээр амжилт бүтээлээ яаж олох вэ гэдгийг сайн бодож өөртөөгөө ярьж өөртөөгөө харьцаарай гэж мэргэн дээр гарч байна. За 2 дугаар үзэр. За 2 дугаар үзэр. За 2 дугаар үзэн энэ сарын ерөнхий энерги ямар байх нь? За ерөнхий энерги нь 2 дугаар үзрийг сонгосон хүмүүс. За ингээд фондейшн тавьбал болохгүй байсан уу тий. За ингээд тулч. За энэ сард танд тэг сайхан зүйл юу болох вэ тий. Сайхан зүйлсийг ямар зүйл болох вэ? Хэсэг л гадалцсан. Хоёрдугаар үзрийг сонгосон хүмүүс маань анхаарлаа хандуулаарай. За миний энэхүү мэргийг сонирхолтой сонжоо буюу entertainment байдлаар хүлээж авч үзээрэй. За ийм үзэр сонгосон байхan дээр ерөнхий энергийн хандлага маань энэ дээр харагдаж байгаа. Үргэлжлэх 15 хоног буюу үргэлжлэх 1 сарын хугацаанд тий богинохон хугацаанд ямархуу энергитэй байна вэ гэхээр та нар маань ерөнхийдөө жоох их ажилласан байдалтай, бусдыг ажигласан байдалтай. За их хүчтэй эмгтээлэг энерги чинь айгүй их өндөр гарсан. За тэгээ мөнгө санхүүгийн хувьд болж бага зэрэг орлого орсон. За тэгээд хүмүүсийг ажигласны үндсэн дээр ч юм уу те тэр хүмүүстэй найраа хийх ч юм уу, найз нөхдөөгөө харилцаа үүсгэх ч юм уу, те хостой болох ч юм уу тэр тал дээр бас жижиг сажиг зүйлүүд энэ дээр айгүй харагдаж байна. За тэгээд нөгөө талаар ажил айгүй ихтэй л байна. Тэгээ жоохон ядарч бас магадгүй. Тиймэрхүү сар байж харагдаж байна. За тэгээд сайн тал нь юу юм бэ гэхээр таныг нөгөө хүн хоорондын ярилцсан дээр бол айгүй тийм ивэсэн сар байна. Мөнгө санхүү дээр ч бас маш ивэсэн сар байна. За тэгээд энэ хараа нөө юу харагдаж байна? Хайжсэн зүйл ч юм уу те ер нь тийм хайжсэн зүйлээ олох тийм сар байж байна. Та ингээ маш их тийм тайван амгалан байдлыг энэ сар мэдрэхээр харагдаж байна. Ер нь тийм өөрийгөө амрааж тэгээ эрүүл мэндэд анхаарсан ч юм уу тийм сар болж байна. Нэг зүйл бол блокнд байгаа. Тэгээ энэ ерөөсөө айгу бодлогошгорсон нэг зүйл блокнд байгаа тийм. Тэрнээс ч бусад зүйлүүд айгу хөнгөн байж байна. За энэ блокнд байгаа зүйл юу юм бэ гэдгийг харъя. Энэ блокнд байгаа зүйл юу юм бэ? Юуг та бодоод ингэж өөрийгөө болоодлоо тийм. За ингээд харчих. За минь хүзрийг сонгосон 2 дугаар хүзрийг сонгосон зарим хүмүүс гэр бүлтэй хүмүүс ээж магадгүй. За тэгээд гэр бүлийн одоо 2 сонголт хийх гэж ч юм уу те 3 сонголттой ч юм уу эсвэл за ийм байна. 2 дугаар хүзрийг сонгосон хүмүүс маань нэг зүйлийг хийх гэж чадахгүй ч байсан юм уу те өнгөрсөн хугацаанд чадахгүй. Гэхдээ нэг сонголт хийсэн байна. Тэр сонголт нь бол хайр дурлалын талбар дээр энэ блокнд орсон байна.
За ингээ хүүхдтэй зарим нь хүүхдтэй болох уу, болохгүй юу тий гэдэг дээр хүүхд ингээ боожулж чадахгүй юу гэдэг дээр гэр бүл дээр одоо шийдвэр гаргаж чадахгүй байж магадгүй. Зарим нь одоо гэр бүл салсан залуучууд байж магадгүй. Тэгээд тэр гэр бүл салсан залуучууд маань үр хүүхдээ санаад их нөө ядарч блокнд оюун санааны хувьд блокнд орсон байх магадaltaй. За тэгээд зарим хүмүүс нь гэрэлсэн ч гэсэн өмнөх одоо нэг X-ээ санаж маш их тэгж блокнд орж ийн одоо жишээ нь тий шин одоо ингээ гэрэлсэн хүндээ итгэх одоо ингээд нөө юм ингээ шин дээрээ ингээд айгу гоё байж байгаа гэрлээд ингээд нэг гэрт ороод ирэхлээр юм ингээд нөө хин энэ нь ингээ өөр өөртөө ингээд үзэл бодлоор ингээд дараад би энийгээ таньж мэдгүй байжсэн байна штэ гэдэг ч муугар харах ч юм уу тийм үзэгдлэхээс болоод одоо өмнөх X-ээ санах ч юм уу тийм блог бас үүссэн байх магадaltaй. Тэгээ ер нь бол сэтгэл зүйн хувьд болвол тийм сэтгэл зүйн хувьд болвол ингээд айгуу тийм яаж урагшландаа гэсэн тийм сонголтоо хийж чадахгүй байгаа хүчрхэг байдалгүй байгааг харагдаж байна. Яг энэ бол юун дээр байна л да. Нэг талаараа айгуу сайн зүйл гэсэн үг. Энэ блог нь одоо яагаад тэгэхээр сайн зүйл юу вэ гэж харж байгаа байхгүй. Сайн зүйл юу вэ? Сайн зүйл дээр та нар одоо хосын харилцаан дээр блогонд орсон байгаа байхгүй. Тэгээд та нар одоо жишээ нь үр хүүхдээ орхиж явсан ч юм уу ингээд салаад те үр хүүхдээ орхиж явсан бол яах вэ гэдэг гаргалгаагаа энэ сард олох нь байна. За тэгээд хосын харилцаан дээр одоо ингээд өөр хүнд дурлаад те хуучин X-ээ ингээд X айгуу сайн хүн байсан байж магадгүй тийм би бол шууд тэгж бодож байна. Сайхан үзэсгэлэнтэй айгуу мундаг тийм сайхан эмэгтэй байсан байж магадгүй, эрэгтэй байсан байж магадгүй. Тэг буруу сонголт хийсэндээ мэдээд блоконд орсон байх магадaltaй. За тэгээд энэ олон зүйлүүдийг тийм хайр дурлалын харилцаан дээр энэ гэр бүлийн харилцаагаа орхиод явах ч юм уу эсвэл шинэ хүүхэдтэй болох гэдэг дээр ингээд шоконд ороод түр зогсолт хийсэн байна. Энэ сард тийм энэ 15 хоногт энэ чинь айгуу зөв. Тэгээд та нар бодох хэрэгтэй байхгүй блоконд орчлоо түр зогсолт хийлээ бодох хэрэгтэй маш сайн бодох хэрэгтэй бодоод айл болох талаас нь сайхан талаас нь чамд өөр юу хэрэгтэй юм бэ гэдгийг цаг алдалгүй энэ сард ашиглаад тэгээд одоо нөө бодож сайн өөрөө тунгаах нь шүү дээ бодож өөрөө тунгааж юмны сайн мууг олж тэгж ингэж харах юм бол мэдээж ирэх саруудад сайн зүйлийн блогууд ч гарах боломжтой. Гэхдээ энэ хайр дурлал, хосын харилцаа тэр одоо хосгүй хүмүүсээсэн ч гэсэн одоо нэг юм нэгэнд дурлжаад тэр хүндээ одоо нөө хайраа илчлэх гэхлээр учраа олохгүй тэр хүн нь хүнтэй ч юм шиг хөнгөө ч юм шиг харагдаад үргэлжлүүлж ажигла гэж байна. Тийм тохиолдол байгаа бол за сайн зүйл нь бол та нар энэ хайр дурлалын харилцаан дээр энэ амарх юм байна шүү. Бас тэгээ найз нөхдөөгөө сайхан гар зуугаал өөрийнхоороо бай, ирч хүчтэй бай, мөнгө ихтэй байна. Мэдээж мөнгө ихтэй байлаа гэж битээ мөнгөө өрөөрэй болж өгвөл манайхаа мөнгө хадгалахад монголчууд ер нь жоохон мөнгө хадгалахдаг жоохон муу гэдэг. Хадгалаарэ гэж хүсээ би бас өөрөө жоохон муу болохоор одоо хадгалж эхэлж байгаа. За тэгээд жоохон муу тал нь юу вэ гэхээр ямар нэг юмд донтох гээд байна тийм. Энд ямар нэгэн зүйлийн юм донтож тэр одоо ид шидийн гэдэг одоо энэ асал өмнөх мессежэн дээр гарч ирсэн одоо ид шидийн тийм далдын хувцастай тиймэрхүү зүйлд одоо ингэж автахгүй байхгүй бол бас болохгүй байгаа байхгүй тийм зүйлд автна гэж муу зүйл нь бол ид шидийн зүйлд автна за толгой нэргсэн байдалтай ингээд төөрдөг байшинд явж байгаа юм шиг юм толгой нэргсэн байдалтай байх нь мэдээж яах вэ нөгөө хайр дурлалын асуудал дээр айгүйх блоконд орсон тэгээ нөгөөхөө уучраа олохгүй байгаа учраас за тэгээд өөрийгөө ингээд мэдээж нөгөө айгүйх новшинд ингээд даруулж байгаа байхгүй энэ хүзэр дээр хартаа ингээд амар их новшинд даруулаад ингээд болгогдсон. За тэгээд дээрэс нь би одоо ингээд тийм айгу үнэт зүйлээ одоо олчихлоо гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар буруу сонголтууд ингээ хийх айгу их магадaltaй харагдаж байна. Энэ саруудад буруу сонголтууд хийх магадлал
бас байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ одоо анхааруулж байгаа гэсэн мессежгүй хамгийн доотлын хүзэр бол танд тохиолдож болох жоох муу зүйлүүд нь юу байна вэ? Тэгсэн чинь та ингээд энэ дээр ингээд хараад түр бодоо бити юмнуудаа үргэлжлүүлээ түр ингээд блоконд ороо гэж сайн зүйл төр чи хэлээд тахт та нэг зүйл сонгоцсон явж байгаа байхгүй. Энэ сард тэгээ сонгочоод ингээд явах юм бол та буруу бодоод дахиад таны одоо нөө бодох асуудал чинь гарч ирэл та магадгүй буруу сонголт хийгээд ингээд барай явж байгаа байхгүй. За тэгээ энэ арай хитрхи далдын одоо ичидийн зүйлд итгэснээр одоо бүх ураг одоо юу гэдэг уучлаарай ингээ бүх хүмүүс юм бас миний энэ хүмэр гэмтрийг үзчихэж бас болно шүү дээ одоо нөө бөө мөшгтдөг бөөгийн удам судраа айгуу сайтай хүмүүсээс үзчихэж болно тэр хүмүүст би юу ч хэлэх гээд байна гэхээр бөө хүмүүс айгуу муу хүмүүс байдаг болохоор тэр үгэнд нь битээ итгээгээд байгаа юм биш зөвхөн энэ удаа өөртөө итгээд өөрөө хинбэ гэдгээ хараач өөрийнхөө хүчиндээ итгэж гэж байгаа байхгүй бусдын хүчийг битээ ашиглаач бусдын хүчинд итгэснээр та өөр дараа сард дахиад та бусдын хүчийг авахгүй л үзнэ дараагийн дараа сар дахиад бусдын хүчийг авах гээд үзэх байхгүй. Тийм учраас энэ одоо өнгөрсөн түрүүний 1-р мэрэгэн дээр ч энэ мэрэгэн дээр ч бас яг адилхан л гарч байна. Энэ удаа та нар энэ хоосон сартай үед та нар өөрсдийнхөө хүчинд итгэж өөрсдөндөө одоо амралт өгч өөрсдийгөө таньж мэдээсэй гэсэндээ ингэж одоо юу гараад байгаа юм болов групп болгон дээр ингэж ичидийн зүйлд битээ итгэ гэж мэдрэгдээд байгаа юм болов гэж надад харагдаад байна. За тэгээ ер нь их толгойн иргсэн тиймэрхүү ингээд иймэрхүү юм жоохон муу сул тал нь юм байх нь. За тэгээд ерөөхий мессеж нь бол ингэж өгч байна. Та их сайн байна, та хангалттай байна, тий? Та их сайн ажиллаж байна, охины орчиж өөрөө айгүй ажилласан горд байдаг. За тэгээд охины ордондоо ч биш зүгээр нь охины ордны сар гэж гарч ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ нөө айгүй их та хангалттай ажиллаж байна тий танд урмын өгсөн байна шүү дээ энэ сар. Хангалттай ажил уучлаарай. Жохон дотор муу хоргоод байна. Хангалттай ажиллаж байна. За тэгээд юу та айгүй сайн байна тий. Тийм болохоор битээ санаа зовоо гэж байна. Яа тэгэхээр та нүүрдээ итгэлгүй бусдаас дандаа дэмжлэг авч ингэ шийдийн аргаар юмаа би болох гэдэг өнгө үзээд байсан байх магадaltaй байна. За ерөөхий 1 сарын ерөөхий нэг иймэрхүү энерги харагдлаа шүү. За тэгээд анхаарал тавьсан 2 дугаар хүзрээ сонгосон хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээ илүү дараагийн мэргүүдийг ойр ахаа оруулнаа илүү ингээд бас сонирхолтой мессежүүдийг танарт өгөөд амьдралд нь хэрэг болохгүй маач гэсэн бас ийм зүйл байдаг юм шүү гэдэг талаас нас хараад сонжоод яваасай гэж хүсэж байна. За баярлалаа. Баяртай. За хамгийн сүүлийн 3 дугаар энэ хүзрийг сонгосон хүмүүсийнхаа мэргийг хийе. За эхний эзэн За 3 дугаар хүзрийг сонгосон хүмүүс маань мэргэндээ тавтай амарлаарай. За энэ хүзрийг сонгосон байна тий. За ерөнхийдөө бол энэ 15 хоног буюу энэ сар бол танд айгүй их тийм оол зомгтой амьдралыг үзэх үйлдэл чинь айгүй одоо тийм тий өндөр их гоё ирч хүчтэй энергитэй сар байна. За тэгээд юу хайр дурлалын харилцаан дээр ч гэсэндээ ер нь бол шинэ одоо эргэлт болох нь
Тэгээ Лорискарт хайр дурлалын харилцаж байгаа айгу гоё, маш гоё юм эрч хүчтэй, энергитэй байх нь. Тэгээ магадгүй та нэг одоо тэ юу өөрөө та айгу тийм увдстай манифест энтер хийдэг хүн байж магадгүй. Тэгээд өнгөрсөн саруудад хийсэн манифестсэн одоо тийм ингээд нөө өөртөө хүссэн, дуудсан зүйлүүд чинь энэ сард одоо ингээд хувь заяаны яг л болох хэвээр эргэлтээр ингээд болж та маш их ажилласны үр дүн шимээ энэ сард бол амсна. Хүн хоорондын харилцаан дээр маш сайхан байна. Таны өөрөө чинь биеийнхаа гоо үзэсгэлэн тал дээр маш сайхан байх нь. Таны ажил танд айгүй гоё ажил их байх нь. Тэгээ сайхан ажлууд араас ч орж ирэх нь. За тэгээд ер нь бол энэ дээр хараа сан карт гарч байгаа хгүй, хоёрч гарч байна. За энэ сул тал сан карт нэг талаараа одоо тийм нэг талаа энэ тал дээр бол таны ерөнхий байдал чинь айгүй гоё юм. Зугаатай, хөөрхөн, хүүхэд шиг, аз жаргалтай, гоё ингээд сарыг өнгөрөх боловч одоо нөө сул тал нь юу вэ гэхээр бас энэ сул тал дээр сан ингээд татцсан гаргаад ирж байгаа байхгүй. Тэгэхээр сул тал нь юу вэ гэхээр хитрхи их одоо тий баяр хөөртэй, хитрхи их одоо бусдад итгэл гаргасан тий одоо ингэж бусдад хитрхи итгэсэн байдал гэх юм уу да. Тэр байдлаа одоо жоохон анхаараарай гэсэн харагдаж байна. За тэгээд таны одоо мөнгөнд одоо тийм шунсан ч юм уу те таны санхүүд шунсан ч юм уу таны хайртай хүнд чинь шунсан ч юм уу тийм нэг юм шунлын энерги эсрэг гадаа талаас мэдрэгдэж байна. Тэгээд танд тийм жоохон ховж янз бүрийн тиймэрхүү зүйл хүрэх магадaltaй сар харагдаж байна. Тэгээд таны тэр одоо нэг энэ дээр хараа ингээд амар хүзрөө сарын сүүлээр те ингээд тийм яг сарын сүүлээр ингэж гарч ирж байгаа байхгүй юу. Энэ сарын эхний үед айгүй гоё байж байгаа. Энэ сарын сүүлээр энэ хараа унаж яваа сар гэж мессеж өгж байгаа байхгүй юу. Унаж яваа сар. Тэгэхээр одоо энэ 10 одоо бол сар унж байгаа тий 16-нд амар том гоё юм тэргэл сар гарч ирсэн баагаар ингэж жижигэрч байгаа. За яг жижигэрсээр хагаад ийм сар гарч ирэх үеэр танд одоо нэг тийм хүн мэдээ худлаа юм ярих ч юм уу те муу мэдээ дуулгах ч юм уу тийм юм байна. Сар ингээд том байж байгаа жижигрээд энэ хүрэх үе хүртэл та айгуу гоё аз жаргалтай байжсэн чинь гинт танд жоохон тийм таагүй мэдээ дуулгах нэг тийм юу байна. Тэгээд тэр танд одоо худлаа ярьсан ярих нь шүү. Тэр хүн танд худлаа ярих нь худлаа мэдээ мессеж дуулгах нь та тэгээд тэр сар одоо энэ сарын үеэр те тэрнээс болж ингэж жоохон шоконд орох байсан байна. Тэгээ хэрвээ та энэ мэргийг миний энэ хүн мэргийг үзег байсан бол тэр хүн худлаа ярьж байгааг мэдэхгүй шүү дээ тий. Одоо зүгээр яг би зүгээр ингэ хэлчихээ тэр хүн худлаа ярьж байгааг мэдгүй муу мухай мессеж хүргэж байгааг та шалгаж үзэхгүй шууд итгээд ийм байдалд бити ороорой гэж сануулж байна. Тэгээд хэрвээ та итгэх юм бол ингээд одоо байсан сайхан зүйлээ магадгүй энэ хайрын ч юм уу те эсвэл магадгүй бизнесийн олд амжилтын сайхан зүйлээ хаяа явуучих магадaltaй байгаа байхгүй юу. Энд чинь танд ирэх муу зүйл гэсэн үг. Тэгээд ер нь нэг жоохон буруу нэг таныг нэг тийм танд атгархсан нэг тийм хүн байгаад байна. Нараа ингээд дандаа улаан гарч байгаа. Танд энэ тэгээд энэ моднууд нь хүртэл ингээд нэгэнд хараа ганцхан хийсэн энэ чавчж байгаа моднууд нь хүртэл нэг тийм улаан тийм байгаад байгаа байхгүй тийм энэ бас нэг тийм айгүй ингээд юм улаан нуугдсан тий. Тэгэхээр танд нэг тийм атаархаж байгаа ч юм уу тийм хүн байна. Тийм далдаас тийм юм орж ирэх гээд байна. Худлаа яриа, худлаа мессеж баг өмсөн найз нөхдүүд тий бизнесийн харилцагч нар дээр бас нэг залхиж мөнгөний чин залхих гэсэн бодолтой хүмүүс. За анги хамт олон дээр нэг чинь юун дээр тий одоо бас нэг кинийг хорлох ч юм уу тиймэрхүү юмнууд айгүй харагдаж байна. Тэгээ яг хуу та энэ удаад хараа имижийг үзэр гарч ирж байгаа байхгүй юу? Ичэд одоо тий энэ удаад ичэдэд итгээд үзэрэй гэж байна заяа. Яа тэгэхээр хараа өнөөдөр
та энэ мэргийг үзээгүй байсан бол таныг мэхэлж байгаа нэг нэг юм байгаа та анхаарахгүй явж байгаад унаад сайн зүйлээ хаяа явах гээд байна. Энэ удаа жоохон итгээд үзээрэй гэж юм. Гэхдээ яг энэ сарны үеэр гарч ирэх шүү. Тэрнээс биш бусад зүйлүүд ч амар гоё байгаад байна. Гэхдээ та юу алдахыг чинь бол би энэ удаад хэлж өгөхийг хүсэхгүй байна. Та өөрөө тэрийг мэдэрээ, тэ өөрөө мэдрээрээ би танд эхлэлийг хэлээд өгсөн байж байна. Юу алдахыг нь бол би хэлж өгмөөргүй байна. Тийм ерөөхдөө бол харагдаж байна. Гэхдээ би хэлж өгмөөргүй байна. Гэхдээ нэг юм алдах гад байна. Тэр бол их хин нэгнээс ирсэн мессеж байна. Жохон их муу зүйл байна. Тийм бусдын одоо хорлолд автсан ч юм уу те бус хүмүүс чамайг хорлох гээд байсан тийм магадгүй далтын тийм зүйл байгаад байна. Магадгүй та энэ зүйлийг өөрөө олж авч чадахгүй болвол тэ нөө одоо жишээ нь өөрөө юу гэдгийг мэдэж чадахгүй байх юм бол магадгүй өөрийнхөө итгэдэг тэр одоо тэ нөө юундаа хандараа одоо бүх хуурга байд юм уу те эста энэ удаад би бол бүх хуурга одоо юу гэдэг өөрийнхөө сэтгэл заслыг эмч ч юм уу те тиймэрхүү зүйлүүд хүмүүстэй хандаж одоо сэтгэл заслын эмч биш юм. Тэр бол энэ ертөнцийн. Тэгэхээр даалт ертөнцийн шидийн хүмүүст хандараа гэж хэлдэг. Гэхдээ та сайхан байсан зүйлээ муу зүйл гэж хараад явах гээд байгаа байхгүй юу? Хүний хорлолд автаад. Тэгэхээр тэрийгэ жоохон анхаараар хэлж байгаа. Зарим хүмүүст нь тохиолдсон, заримд нь бол огт тохиолдохгүй шүү дээ, тий? Заримд нь сайн сайхан юм тохиолдоо явахыг бол үүсэхгүй. Тэгвэл ер нь энэ сарны үеэр жоохон сэтгэл санааны уналтч бас байх магадлалтай байхгүй юу? Тэгэхээр та энэ сарны үеэр өмнөх дурсамжуудаа бодож бас зарим хүмүүс нь тий гуниглах юм магадлал айгүй өндөр байна гэж хараа. Таныг тэгж уруу татаж авч явах хүмүүс бас айгүй их байна гэдэг ч юм уу зарим хүмүүс төр тий. Тэгээ энэ дээр их анхаараарай. Тэгж явснаар танд амжилт олдохгүй шүү л гэж байгаа байхгүй. Тийм таныг бол тий жоохон хэрүүл маргаан тэмцэл тэгж баяр цэнгэл тэгээ газруудаар явхад айгүй гарах магадлалс байна. Тийм болохоор та сайн найзаж алдах бас бүр магадaltaй ч гэдэг юм уу тий. Тиймэрхүү юмнууд байна. Тэгэхээр хит зарим зүйл донтож болохгүй 1-2 хоног тэг хөнгөн зугаацчаад тэгээд тэр зугаац инглээ стоплах хэрэгтэй. Тэгэхгүй бол 1-4-5 хоног гэл үргэлжлээл амар хөнгөн хийсвэр ингэж гүүх магадaltaй байгаа байхгүй ингээд дурдлаас болоод найз нөхдийн уулзалтаас болоод тийм ингээ өөрийнхөө гоо сайхан үзмжээс болоод айгүй их тийм хөнгөн зугаалга хөнгөн тийм аз жаргал руу хийснээс болоод та их гоё гэрэлтэй байснаас ч болоод хэнийг нь тань татархаад бас юмд хийгч магадaltaй. Нэг бол та өөрийнхөө донтолтоос болоод тий аз жаргал руу төрөнгийг хитрхийг зугаацж байгаа донтолтоос болоод унах магадaltaй энэ сарын үеэр шүү. Тийм харагдаж байна. За тэгээд миний энэ хүн мэргийг сонирхолтой сонжоо байдлаар хүлээн авч үзээрэй. За тэгээд мэргийн маань талан саярхсан 3-р группийн найз нартаа тун их баярлалаа. Ойр хархан сонирхолтой мессежүүдийг өгөх болно. За баярлалаа баяртай.